Намайг авраач. Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссорой. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргил болд. Намайг авраач. Юу гэж цуврал алуурчдыг дэлгэцийн бүтээлд үзүүлэхдээ сонгодог хөгжмийг шимтэн сонсож байгаа тухай. Тэр тусмаа нэг аяа байн тоглуулж түүн дээр хэн хүний мэдрээд байдаггүй гүн мэдрэмжийг авч буй тухай гардаг. Тэгвэл энэ тэмч зохиомол худал зүйл биш юм байна. Сонгодог хөгжим бусад төрлүүдээс элт тавуу байдлаар хүний сэтгцэд нөлөөлдөг гэж үздэг. Бүр ийм төрлийн судалгааг хүртэл бий. Бас нэг төрлийн сонирхолтой судалгаа юу байсан бэ гэхээр гэж эрдэмтнийг лекцэн дуусгаж амжаагүй байхад дундуур нь таслан хаалга тогшох чимээ гарлаа. Бүх оюутнууд багшийнхан аманд орох шахам ойртож яриаг нь амьсгаа дарын шимтэж суухад ийм чимээ бараг цочоосон гэхэд болно. Хаалга тогшсон этгээд бөхөлцөж багш таныг уулзалтын өрөөнд хүн хүлээж байна. Яаралтай гинэ. Гэхэд багш хамрынхан үзүүр дээр тогсон нүднийхэн шилийг авч хайрцагт нь хийгээд тэр жаахан хүлээж байхад гимгүй байх. Учир нь энд би ийм олон хүнтэй байна шүү дээ. Гээд гараан урайлгхан дэлгэж юм. Мэдээ хүргүүлсэн хүн тунчиг яарсан байртай тогтож чадахгүй хардсан гүйлгэнэж дуухан хөлс таварсан байхыг багш хэдийн ажиглаж амжив. Гэтэл өнөө хүн багш онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас иржээ гэв. Төрүүхэн инээмсэглэж зогссон багшийн царай хормын зур хувхаа цааж аргагүй эрхэнд хичээлэн өндөрлүүлэх болжээ. Хин нэг шоронд хийхийн тулд би хэрэгтэй болж. Тэгэхээр энэ бүхнийг болж өнгөрсний дараа би сайхан лекц бэлдэж ирээд та нартай хуваалцах болно. Тэр болтол баяртай. Тийм би мэйл хаяга минут тутамд шалгах сарвагыг та бүхэн битгий мартаарай. Өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний хуралд бэлдсэн илтгэлүүдийг тань хүлийн авсаар байгаа гэх гэсэн юм. Гээд өөрийн хідэн хавдастай дэвтрэн хамж тэрсээр танхимаас гарав. Багш хонголд дөнгөж гарч ирэхэд өндөр өсгийдийн чимээ хаваар нэг хатаж бүсгүй хүний богино алхааны хэмээр цоврэтэн тогшуулна. Төвний хичээлийг уймуулсан этгээд төвний урд гүйх алгахын хооронд шогшуулж байснаа зам зааж ийш хэмээн гараараа цаан өмнө нь хаалга дэлгэн нээж өгөв. Багштай уулзахаар хүлээж байсан хоёр мөрдөгч хамаг төвчрэн тасалсан бололтой. Тамиг хүртэл асаага дамжсан байж. Гэхдээ багшийг өрөөнд орж ирэхэд нас залуу үдсгэлэнтэй сайхан бүсгүй байхыг хараад хэсэг алам арчээ. Багш тэдэнтэй мэндэлж баг зэрэг бөхийгөөд миний хичээлийг таслуулсныг бодоход хэдэн хүний амнаас өргөдсөн л гэж хэлээрээ. Учир нь би маш завгүй хүн. Ирээдүйн криминологчдыг бэлдэж байна шүү дээ. Гээд мөнлө хоёр гараан дэлгэн инээмсэглэж баг зэрэг хошигнохоор оролдов. Гэтэл мөрдөгчд түүнийг ойлгож хүлээн авах сөхөөгүй байжээ. Тэд хоёул ирсэн байх бөгөөд арай насаар ахмиг нэг нь ширээний ард сууж нөгөө нь тогтож суухын аргагүй тогтургүй харагдана. Нэг газар анч удаан зогсохгүй холхиж яваа тэр мөрдөгчийг багш сэмхэн ажиглжээ. Сүүлийн 1-7 хоног хэртэй хугацаанд маш завгүй ажиллаж тэрхрээрэн сэтгэл готрол стресст хэмлүүлж байгаа нэгэн гэдэг нь хэртэй хувцас өс зүсний байр байдал хийгээд хомсоо мэрснээс нь тодхон харагдана. Гэхдээ энэ бол эцсийн зориг биш тул ширээний ард өөдөөс нэгцлэн гарч суусан мөрдөгчд бүх анхаарлан хандууллаа. Хөгшин мөрдөгч өмсөж явсан хөрөмнийхэн өнгөрийн галааснаас өгөршиж өнгөөн алдсан хуучин алжуур гарган ирж халзан тухантан дааварлсан хөлсөн хэдэн удаа ойр шудран арчина. Тэрхрээр ихэд сандарч амьсгаа дээгүр яваа бололтой. Харваас бүх насаран хулгайчдтай хөөцөлдөж тоглосоор дадсан түүнд энэ удаагийн хэрэг дэндүү хүнд тусч байгаа бололтой.
Мөдхөн тэтгэвртэн суух гэж байгаа ч ээлтэн. Гэтэл үхрийн сүүлэн дээр худаг гэж нь болоод өгч юм. Мөрдөгч мэд мэдхэн оронд шууд ажилдан орохоор шийдсэн бол л та. Авчирсан хавтастаа бичиг заасан уудалж тэндээс нэгэн ижил хэмжээгээр угаалгасан олон зураг багцлан гаргаж иржээ. Тэдгэр зургнууд дээр дунд сургуулийн сурагчид гэмээр нэгэн ижил дүрмт хувцастай хүүхдүүдийн царай инээмсэглэн тодорсон байлаа. Гэхдээ ийм зүйл харан чинээ санаагүй багш шилэн гарган ирж зүүгээд зураг бүрийг нэг бүрчлэн авч нүүрэндээ ойртуулан анхааралтай харав. Энэ зур мөрдөгч тэд бол тусгай сургуулийн сурагчид. Цөм 7-оос 12 дугаар ангийнхан. Энд нийт 18 сурагчийн зураг байгаа. Гэхдээ бидний тооцоололоор хохирсон сурагчид дунджаар 20-оос 30 байгаа гэж таамаглаж байна. Тэнд нэг чаналтын камера байхгүй. Ядаж явахад гэрч болон эргэн тойрныхноос нь мэдээлэл авахад асуудал учирч байна. Гэж хэлж дуусаагүй байтал багш тэд тусгай хэрэгцээт хөөхтүүд гэж түүний яриаг гүйцээв. Мөрдөгч толгойд охиж тийм ээ. Гэхдээ та яаж мэдсэн юм? Зурган дээрээс тэдний байр байдлаас харвал хэлтвэн шүү дээ. Тэгээд энэ хөөхтүүдэд юу тохиолдсон юм? Ингээд тэдний зогцсыг сүүлийн 10 сарын хугацаанд хоорондоо харилцан адилгүй хугацаанд болсон. Гэв. Багшийн царай тэр дурын цайж тун тавгүй байгаа бол та үзэгдэнэ. Хаанаас? Сургуулиас нь хол. Би хаанаас гэж асуулаа. Голцоо хотын зах руу уулын хормой нуурын ёроолоос айл буухаа болсон үйлжөг их мэд газраас. Ингэлээ. Багш нүдний шилэн тайлж гайрцагт нэхийн өрж тавьсан тэмдэглэлийн дэвтэрний дээр тавьж сандлан хойш налан суув. Тэр хэргийн тухай тодорхой мэдээллийг хангалттай авсан гэж үзээд мөрдөгчдийн саналыг сонсоход бэлэн болсон үйлдэлэрийн ийн үзүүлжээ. Мөрдөгч дүүнийг анзаарч бидний зүгээс тантай хамтарч ажиллах санал дэвшүүлж байна. Цалин гэрээт ажилтныхаас 2 дахин ихийг өгнө. Надад цалин сонирн биш байна. Ганц болцол тавих нь та харж байгаа бол би багш. Энэ хэргийг илрүүлснийхэн дараа хэргийн хаалттай зарим материалуудаас хичээлдэн ашиглах эрхийг л хүсэж байна гэвжээ. Гэтэл түрүүнээс хойш тогтож сууж чадахгүй байсан залуу мөрдөгч ярианд оролцож болж байна. Үнэн дээр хэргийг илрүүлэх гэж нийт цагдаагийн бүх салбарын албан хаагчид 10 сарын турш нойр хоол үзүүлдэж байгаа. Танд хэргийн илрүүлэг дээр бид баталгаа өгөх аргагүй. Би өөрөө тэр баталгаа нь байна гэж багш бүсгүй хэлэхэд өрөөнд байсан бүх хүн анх аж газарлаа. Харвас нас залуу хэрэг мөрдсөн туршлага багтай бөгөөд ийм төрлийн асуудалд хурууг аанч дурж үзээгүй гэмээр дэндүү ганган бүсгүй атал ийм ам бардан байгаадаа хин хэнийх нь гайхал төрж мөн басаж байлаа. 2 өдрийн дараа тухайн хэргийг мөрдөх багийн хаалгыг тасхар даашинз дээр өндөр өсгөд хослуулан өмссөн залуу бүсгүй таджээ. Айлын олон өрсийг хөнөөсөн алуурчныг эрен хаах ажиллагаанд шинээр ирсэн криминологч профайлер мөрдөгч бүсгүй гэж дуулснаас дүрийг нь хараагүй мөрдөгчдийн нүдэн сэргээд ирж. Гэтэл хормын зур байдал өөрчлөгдлөө. Тэр харагдаж байгаа шигэн бялуу шиг бүсгүй биш бол та. Хохирогчдын зургийг өмнө игнүүлэн тавьж тэдэнтэй холбогдох бүх материалыг нэгэнгүү харж байсан. Хичээлийн хуваараас харавал тэд 3 хичээлийг бүгд цаг авч судалж байж. Математик, биологи, газар зүй. Хамгийн түрүүнд газар зүйн багшийг шалгая. Гэхэд мөрдөгчдийн нэг багш бүсгүн яриаг дасалж бид бүх багш нартай уулзсан. Бүх захиралтай нь үрдэл уулзсан. Тэгээд үр дүн үдэд юу ч мэдэхгүй. Дээрээс нь нас барсан эдгэр хүүхдүүд хар тамхи хэргэлдэг байсан. Ер нь л чихнээс хонх уйдаг хүүхдүүд байсан гэсэн. Дээрээс нь бүгд хагас болон бүтэн хүнчин. Гайхалтай төөх байна. Гэхдээ нэг л тань л биш вэ нүү? Яг л бүх зүйл бурхны зурсан зураг шиг
Муу хүүхдүүд шийтгүүлж сайнууд үлдэж хоцордог. Гэтэл энэ дүнгийн хуудаснууд тэсвэрзүүл яриад л байна та. Гэж талигч хүүхдүүдийн дүнгийн хуудсуудыг дээр өргөн инэмсгэллээ. Багш бүсгүйн дээр өргөсөн дүнгийн хуудас дээр нэг ч муу дум байхгүй байх бөгөөд хүүхэд тус бүр дээр зөвхөн газар зүүн хичээл дээр дундаас хэтрээгүй дүн нэгэн жигд өрөөтөө байлаа. Тэгтэн хохирогчд бас бүх хүүхдүүдийн дүн нэгэн ижил тавигдсан байж. Багш ийм учраас газар зүүн багшаас эхэлж ахин шалгах хэрэгтэй гэд хэлсэнтэн тун итгэл дүүрэн зогсохож юм. Намайг авраач. Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсороо.